За үргэлжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулга нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Наадам Экспо 2022 үзэсгэлэн худалдан хамтран ажиллаж байна. Би энэ экспо дээр яг Наадам үеэр очдөг байсан. Тэгсэн чинь одоо танилцуулж нэвтрүүлэхээр Наадам Экспо 2022 үзэсгэлэн 7 сарын 1-ээс 5-ны өдрүүд ч юм Мишель Экспо төвд бол зохион байгуулагдаж байгаа юм байна. За тэгээд энэ юунд үзэсгэлэн худалдан дээр очсноор үндэсний хувцас загварын дээлний онц олон сонголттойгоор худалдаж авах боломжтой үнэт хэдлэл аяллаа бүтээгдэхүүнүүд төрөлдсөн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм байна. Тэгэхээр наадам болохоор бид нар чинь ямар хувцас унар өмсгөө гэл ер нь олон талаасаа бэлтээ те. Тэгэхээр тэр бүх бэлтгэлэл наадам экспо дээр очиод хангах боломжтой. Тэгээ экспо дээр очисноор шагаан харваагаар цэц мэрэгнээс сорих сээр зохиох тэмцээн бас байгаа юм байна. Гэтэ нэлээд алдартай болоод байгаа тэмцээж одоо сээр зохиох тэмцээн их алдартай болоод байгаа шүү дээ. За сэр цохиох тэмцээнд оролцох боломжтой. Тэгээ наадмын бэлтгэлээ нэг дороос шууд хангах нэ очих юм бол 7 сарын 1-ээс 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр мэдээллийн та бүхэн Мишель Экспо Центр гэсэн пэйж хуудаснаар нь бол орж авах боломжтой байгаа. Тэгээ энэ дээр бол яг түрүүний хэлсэн сэр зохиох болон за мөн одоо шагаан харваа тийм иймэрхүү бичлэгүүд нь бол орсон байна. Ялангуяа одоо миний хувьд Мишель Экспо гэдэг энэ бол одоо хотод байгаас очих хэвээр гоё газруудын нэг байгаа. Зөвхөн энэ экспо болж байгаас гадна тэр авдах юм бол одоо засаж тогтжуулсан тэр байдал нь бол их таалагдсан. Ягаад гэвэл одоо бид нэр зүгээр нэг хэсэг газар очиход бүх төрлийн үйлчлэг авах боломжтой байгаа юм л да. Олон үндэсний хоолууд, орох суух газрууд цаашаа явахад нь цэцэрлэг түрээлэн ингээд тойроод явхад хүүхдүүдэд агуулад явхад бол яг би өмнө бас нэг очиод хэлжсэн л да нэг сэтгэлдэх юм бол гэр бүлэрээ зугаалж болохоор яг нэг солонгост байдаг шиг тийм орчныг гоё тогтжуулсан туул голын эргийг бол гоё тогтжуулсан ийм эсвүүд байсан. Тэгэхээр наадмынхаа бэлтгэлийг хангангаа бас гэр бүлэрээ нэг өдөр сайхан амраад энэ амралтын өдрийг өнгөрүүлчих юм бол их сайхан болов уу гэж надад бол санагдаж байна. Тийм тэгэл даваа гараас нэрч хүчтэй дахиж ажилдаа орвол хэсэг ажиллаа угаасаа амралт юу болно ш амралт боллоо ш наадмын урт амралт болох гэж байна. За